За өцөгдөр би шонхор захаар ороод мах авлаа. Махны өмнө одоо чанартай гэж хэлж болох, сайн чанарын гэж хэлж болох мах маань 38,000 төгрөг болчих. Хүмүүс за энэ эдийн засаг хүнд байна л гэж. За бас нэг дэлгүүр орлоо. Дэлгүүр орсон бас л адилхан. Баас ууга та төр засагт одоо яагаад байгаа юм бэ? Та одоо төрд ажилдаг байж гээл ярьж. Тэгээ би тэр хүнд хэллээ л дээ. Та нар маань нэг боловсрлоо жаахан дээшлүүлж бичиг үсэгтэй байгаа юм бол юм уншиж нүд тайлаач. 8 жилийн өмнө би хурлын гишүүн байхаа болоод үндсэндээ улс төрөөс гараад хуульч өмгөөлөгч хийжээ. Гэтэл намайг нөгөө улс төрчид шиг улс төрчийн ажил хийж байгаа хүн шиг ингээд удаа дараалан хараад надаас зовлонгоо яриад надад зовлонгоо тоочоод надаар зовлонгоо шийдвүүлэх гээд ах юм аа. Та нар сонголтоо хийсэн шүү дээ. 2024 оны 6 сар та нар сонголтоо хийсэн шүү. Хийхдээ та нар одоо энэ өөр өөрийнхөө тойрогт Монгол Ардын намыг, Ардчилсан намыг, хүн намыг одоогийн 126-ыг сонгосон шүү дээ. Сонголтоо хийж байхдаа хогны савнд сонголтын 2 намыг сонгохгүйгээд хогийн савнд хийсэн сонголтоор чинь 2 байтугай 3 нам гараад ирсэн шүү дээ. Жишээлбэл иргэний зориг нам, жишээлбэл үндэсний эвсэл нам, жишээлбэл хүн нам гэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ мо 2 намыг сонгож явахаар эргүү тэнэг хүн ч байсан хамаагүй гэж хэлээд их хурал та нарын ингээд сонгосон 126 ч энд гарсан. Тэгээд та нар маань өнөөдрийн сонгуульд саналаа өгөөд хэнийг сонгосноо мэдэхгүй хуучин байсан одоогоос 8 жилийн өмнө байсан их хурлын гишүүн байсан иргэн баасан хүүг өнөөдөр их хурлын гишүүн юм шиг хандаж харж хамаг зовлонгоо тоочих юм а гэж хэлсэн. Тэгээд тэр иргэдийн хувьд бүр гайхаад нэрээ тийм юм байлуу та чи нэрээ гишүүн биш үлээ гэд. Та нэрээ тэгтээ гишүүн биш ч гэсэн үзэл бодлоо бас илэрхийлээд яваарай. Үгээ ярихаа битгий болиорой. Үнэхээр одоо энэ улс орн чи хэцүү байна гэж хэлээд байгаа. За ингэж байж итэл өглөөхөн сошиалор бас нэг хүн орж ирээд надаас ингэж асууж. Баасууга та энэ оюутлогын талд байна уу? Оюутлогын эсрэг байна уу? Одоо саран туяач хэлүү нэг одоо сошиалор шууд уцтал мессеж бичээл. Энэ татвар матвар нь одоо хэцүү гэнэ. Рио Тинтогийнхан чи идэж уугаад байгаа юм байна. Энэ гэрээ аимшигтай юм байна. Та одоо үгээ хэлэхэд яадаг юм бэ? Үзэл бодлоо илэрхийлээч гэдэг. Гэхдээ би одоо гайхаад байгаа. Та нарыг маань одоо би санаж байна 2012 онд намайг ороход энэ оюутлогын гэрээгийг чинь баталсан. Үр өгөөжийн талаар үгээ хэлийгээд үндэсний телевиз дээр очиход гой хэлдэг хүнээс сонсъё, үнэн хэлдэг үгийн хүнээс сонсохгүйгээд та нар босоо гэдэг Ганбаатарыг баяр цогтой мэтгэлзүүлээд Баасан хүү гэдэг хүн тэр үндэсний телевизэн чинь доор үг хэлүүлэхгүй, үзэл бодлоо хэлүүлэхгүйгээр үзэгчийн судлаар намайг хараа суулгаж байсан шин. Бичлэгийн та нар үзээрэй. Тэн дээр би байж байгаа. Би тэн дээр нэлээд олон зүйлийг хараад энэ бол олон улсын гэрээ. Засгийн газрын одоо улсын их хурлаас зөвшөөрөл өгсөн. Засгийн газар нь очиод гар үсэг зурсан. За тэгсэн чинь бүр сүүлийн үед ингээд хэвлэлийг харсан чинь бүр инээдч хүрэх шиг. Альва гэрээг зурхтаа ажлын хэсэг байгуулад ажлын хэсэг нь түүнийг өнөөдөр юу гэдгийг тос усаар нь ялгаж ягаад за яг боллоо гингууд нь гар үсгээ зурья гэж явдаг штэ. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь хэн бэ гэдгийг өнөөдөр байсан хэн бэ гэдгийг хинч мэддэггүй. Баяр цогтой гэж хүнлүүл дайраад байдаг. Зоригт гэж хүнлүүл яриад байдаг. Нөгөөдөл нь зургтын өмнө гараад оюу толгойн гэрээ минь манддахгүй гэд гар үсээ зураад Рио Тинто одоо 1.5 тэрбум жилүү хөрөнгө оруулах нь Монгол улсын эдийн засаг сайхан боллоо гэд мэдэгдэл хийдсэн чинь нөгөө мэдрэл муутай юм шиг ард түмэн тэднийг өнөөдөр хамгийн аимшигтайгаар цаазын давцанд өлгөөд байгаа шүү дээ. Бодит байдлаараа тэр ажлын хэсгийн ахлагч нь тэрийг шийдэх ёстой байгаа үстэй.
Миний ойлгож байгаагаар Монгол Ардын намаас ажлын хэсгийг ахлах нь Санжинбаяр. Ардчилсан намаас ажлын хэсгийг ахлах нь Норвегийн Алтан уяг. Норвегийн Алтан уяг энэ гэрээгийн чинь зурах төслийг нь боловсруулж байгаа ажлуудын шалгаад хянаад боллоо гингут нь Рио Тинтод очиж гэрээ зурцсан байгаа үстэй. Та нэг байшин барих гээд одоо юм уу эсвэл нэг өмгөөлөгч авах гээд эсвэл нэг одоо хууль шүүхийн асуудлаар орох гээд янз бүрийн байдлаар хүнтэй гэрээ ихийн тулд эхлээд төслөө авдаг үстэй. Манай энэ ард түмэн ерөөсөө төсөл гэдэг юмыг ойлгодгоо, гэрээний төсөл гэдэг юм ойлгодгоо. Байшин дээр байрлал худалдаж авах нэг хэлбэрийн загварын гэрээнд гар үсэг зурна. Ажилд орыг нэг хэлбэрийн загварын гэрээнд гар үсэг зурна. Үзлээ бодлоо илэрхийлэхгүй энэ гэрээний чинь энэ залтыг өөрчилж болох уу? Эн чинь та бүдрээ хооронд хийж байгаа гэрээ юм уу? Эсвэл та энд байгаа бүх хүмүүстэй хамт хийж байгаа юм. Тэгвэл бид хамтдаа сууж байгаа төлөөлөл гаргаж ярина үстэ. Гэтэл гэрээгийн гутал дүрлүүлсэн үхэр мал шиг өгсөн бичгийг очиж үзэл эн чинь гой зурчиг хичээд өөдөөс нь янз бүрийн асуудал болонгот хүүе энэ гэрээ чи яатсан юм бэ? Болцсон юм бэ? Болохгүй юм бэ? Инээ тэрэ гэдэг. Би бол юу гэж ойлгож байгаа за энэ төрийн гэрээг ч гэсэн ялгаа байхгүй төслөө хоёр талдаа өгөөд Рио Тинтогийнх нь Австралидаа очиж тэр гэрээгээ шалгаад Монгол улсад ашигтай гэрээ тэд хийх албагүй штэ. Манай компанид юу н ашигтай вэ гэд бариад явж явах хэвээр. Харин Монгол улсад ашигтай гэрээ бид зурнаа гэд ажлын хэсгийг ахалсан Алтан уяггүй. Ажлын хэсэгт нь орсон тэр одоо бусад баяр цогч байдаг юм өөр хэн байдгийг бусад хүмүүс нь хариуцлагын асуудал яриад хамгийн том хариуцлага тэр ажлын хэсгийн ахлагч нь өргөсөн юм биш үү? Яана би ажлын хэсэг дээр алдаа гаргацсан байна. Ажлын хэсэг дээр энэ гэрээг чинь авч ороод хэлэлцүүлээд хилэлд яриад болоогүй бол би болохгүй гэд гаруйсан зуруулахгүй байх эрхтэй байтал. Тэгээд за одоо ойлголоо. Окей. За энэ гэрээгээ засъя. Засах бас хугацаа байгаа мэн. Засъягээ засгийн газар нь ярина гэхээр өмнөх засгийн газар нь өөрөөсөө 5 жил энэ гэрээг засаагүй мөртлөө солонгоо нөгөө нэг төс одоо Рио Тинтогийн өөдөөс үг хэлж тусгай санал гаргах эрх бүхий этгээд болсон тууцад ороод $100,000 авчижсэн баясаа. Энэ этгээдүүд өнөөдөр засгийн газрын гэрээг засах ёстой байтал юу ч хийгээгүй $20 сая хулгайлцсан байна штэ. Тэгээ нэг гэгээлэг амтнд болчоол ингээл ард нийтийг хоёр тааш нь талцуулаад хов базаал Монгол улсын засгийн газрын гэрээ яваган байгаа үстэй гэж би тэр анид хэлсэн. Засгийн газар нь ажиллаа хийлдэ. Та засгийн газрыг нь бүрдүүлээгээ та сонгуулаараа их хурлыг 126 гаргацсан биз дээ. Ингээд болоо юм биш үү? Ийм л асуудал байдаг.